Бидэд Америк нэгдсэн улсын Индианы мужийн одоо Мунсигээ хотод зүтгүүрээ хүлээж авахаар ингээд ирсэн байна. Body International компани 5-7 хашуун сугаад чиглэлийн зохицолбор төслийг хэрэгжүүлж байгаа. Нийт 6 багц ажилтны зохицолбор төслөөс маань бол 1-5 дахь багцыг бол захиалагчдаа бүрэн хүлээлгээж өгсөн байна. Сүүлийн багц болох одоо зүтгүүр нэрвэлтийн явц. Ингээд өнөөдөр эхний 2 зүтгүүрээр ингээд хүлээж авахаар эхэлж байна. Бид жил 30 сая тонн ачааг аль хор цөөн нэгж зүтгүүрээр найдвартай саатлаг тээвэрлэх тийм сонголт хийх шаардлага бидэнд тулгарсан. Сонгон шалгаруулахдаа Оросын холбооны улс, Хятад, Казахстан, Америкийн нэгдсэн улсын одоо үйлдвэрлэсэн зүтгүүрүүдээс сонгон шалгаруулад шалгаруулахдаа бол бид нэр техникийн нөхцөл одоо давуу талуудыг харгалзан үзээд хамгийн сайн сонголт болох Америкийн нэгдсэн улсын Progress Rail компани STL-ACE LW гэсэн зүтгүүрийг бид сонгож авсан. Progress Rail гэдэг томоохон төмөр замын хөдөлгөх бүрэлдэхүүн үйлдвэрлэгч компаниас бүхэн эхнийх нь үйлдвэрлэгдсэн байдал дээр ирээд байж. Зүтгүүрийн хамгийн гол шаардлага бол нэг зүтгүүрээр 5,000 тонн ачаа татах шаардлага байсан. Үүнийг хангахаас гадна одоо өөр чухал бусад үзүүлэлтүүд болох зүтгүүрүүдийн үйлдвэрлэгдсэн тоо, олон жил ажиллагдсан туршлага, хүн даацсан төмөр замд ажиллаж байсан гэсэн энэ бүх шаардлагыг бол энэ зүтгүүр хамгийн сайн хангахаар шалгалсан. Progress Rail is part of big Caterpillar company, and within Caterpillar we are responsible for transportation business. So we are in the business of supporting railway industry with equipment services, and our flagship brand is EMD, which is locomotive brand, which is more than 100 years old, and we've been around for many years. We build and support tens of thousands of locomotives around the world, more than 70 countries. Дахиад Progress Rail компани маань бол дэлхийн зүтгүүрийн үйлдвэрлэлээр бол тэргүүлэгч нэм компани байгаа юм аа. Нийтдээ энэ ST70-ийн зүтгүүрийг нийт 13 улсад бол нийлүүлсэн байгаа. Нийт 6500 орчим ийм төрлийн зүтгүүр дэлхийд дахинаар нийлүүлэгдсэн байгаа. Дэлгэцээр автоматар үзүүлэлтүүдийг бүгднийг гаргаж харуулж байгаа нь машинистийн одоо тав тухтай байдлыг айгүйх сайхан хангасан байгаа байдал нь бол маш их таалагдлаа. Мэдээж хүчин чадал өндөртэй зүтгүүр учраас энэ ажлын ачааллыг бол даах нь бол тодорхой. Хүнээс шалтгааллах одоо хүчин зүйлийг нэлээд багасгасан одоо техник аюулгүй байдлын одоо бэлэн байдлын төвшинг, хэм аюулгүй байдлын төвшинг нэлээд сайжруулсан ийм шинэ үеийн зүтгүүр одоо Монголд ашиглагдах болж байгаа гэж бодож байна. Зүтгүүрийн одоо хүчин чадал үзүүлэлтүүд гэдэг юмнууд бол үнэхээр гайхамшигтай сайхан сүүлийн үеийн маш өндөр технологийн ийм сайхан зүтгүүрүүд байна. Гол онцлог бол Монгол улсад ашиглагдж байгаа нийт зүтгүүрүүдээс нэг нэгжийн татах чадал нь одоо хамгийн өндөр хүчтэй. За өөрийнх нь хувийн жин бас одоо хамгийн хүнд зүтгүүр байгаа. 150 тонн, нэг голын даралт нь бол 25 тонн даацтай. Тухайн худалдаж авж байгаа улсын төмөр замын стандарт болон царигтан тохируулаад үйлдвэрлэл харилцан адилгүй байдаг. Үйлдвэрлэлд зургийн ажил, бичиг баримтын боловсруулалтууд, за эд ангины нийлүүлэлтэд угсралт гэсэн ингээд 4 үндсэн төрлөөс бол бүрдэж байгаа. Ковид цар тахлын үеэс одоо бол үйлдвэрлэл дээр ажил хүчний хомсдол үүсэж байгаа. Карантинлэгдэх, за тэгээ эд ангиудыг нийлүүлэх жижиг туслан гүйцэтгэгч компаниудын за бас ажил хүчний хомсдолд орсон. За түүхийн эдийн тээвэрлэл, логистикийн асуудлууд нь саатсан учраас ингээд өндөрлүүд нэмж гарсан байж байгаа. Өнөөдөр хүлээж авж байгаатай бол одоо манай компани зүгээс тавьсан техникийн шаардлагууд бол бүрэн хангагдсан. Орчин үеийн зүтгүүр хүлээж авж байгаатай бол одоо баяртай байна. За нөгөө нэг үндсэн шалтгаан нь бол Орос-Украины дайнаас болж хориг арга хэмжээнүүдэд орох. За мөн дээрээс нь зүтгүүр дээр одоо Монгол улсын стандартад за хийн торомсны системийг бол одоо Оросын холбооны улсаас авч одоо нийлүүлэх байсан. Бас энэ дайнаас болоод ингээ хориг арга хэмжээнд орсон учраас эдэнгийн нийлүүлэлтийг бас хийж чадахгүй болоод за тэгээд дахиад зургийн ажил дээр дахиж өндөрлүүд нэмж гарсан байж байгаа. Тэгээ ямар ч байсан зүтгүүр маань бол амжилттай үйлдвэрлэгдээд үйлдвэрлэлийн тесттэй бол яг эд дундаа явж байгаа. Тэгээд тээвэрлэлт гэж бас нэг дараагийн том даваа агаад North Carolina-гаас бол Тэнжин бомб хүртэл далаагаар, за Тэнжинээс замын үд хүртэл автаар, за замын үд дээр бол тэргийг төмөр замаар өөрийнх нь одоо хөлөөр нь 5-7 өртөө оруулах ийм төлөвлөгөөтэй бол ажиллаж байна. За эхлээд үйлдвэрээс хүрийг хүнд даацын вагон дээр ачиж
За Америк ТV-ийн зүүн эрэгт байрлах бомб руу аваачсан байж байна. За тэгээд тэндээсээ зүүн эргээс одоо усан онгоцонд ачаад за тэгээд 16 зүтгүүрийг бүгдийг нь бол нэг усан онгоцонд ачих боломжгүй 4 хаагаад 4 усан онгоцонд атсан байж байгаа. Зүтгүүрийг тээвэрлэхдээ бол одоо шууд үйлдвэрээс нь төмөр замаар тээвэрлээд ингээд авчрах юм бол ямар ч хүндрэл гарахгүйгээр ингээд хийгдэх боломжтой байдаг. Гэтэл одоо бид манай үйлдвэр бол Америк нэгдсэн улсад байж байгаа учраас Америк нэгдсэн улсаас далаагаар Оросын улбаны улсын Европт байрладаг бонд дээр авчираад за тэндээсээ төмөр замаар явуулаад ингээд Монголд авчрахаар ийм төлөвлөгөөтэй ажиллаж байсан. За гэвч нөгөө Орос Украины дайнаас болоод за Оросын улбаны улсаар зүтгүүрийг тээвэрлэх боломжгүй болж. За тийм учраас бид Хятадаар тээвэрлсэн. Хятадаар тээвэрлэхэд бол нэлээд хүндрэлүүд нэмж гарсан байж байгаа. За тэгээ усан онгоцод ачснаас одоо 2 нь Панамын сувгаар гараад шууд Тэнжин орсон. За 2 усан онгоц нь болохоор Өмнөд Америкийг тойроод Тэнжин орсон байж байгаа. За тэгээ Панамын сувгаар гарах Өмнөд Америкийг тойрох 2 зөрүү нь болохоор 20,000 км-ийн зөрүүтэй байдаг. За энэ дээр ойролцоогоор нэг тээвэрлэлтийн хоног угаасаа 20 орчим хоногор ингээд нэмэгдсэн байж байгаа. Панамын сувгаар одоо гарахад бас хүндрэлтэй асуудлууд бас байдаг юм лээ. 2 шалтгаан бас байна. За эхний шалтгаан бол за Панамын сувг нь бол одоо нийтдээ 65 км-ийн урттай тэнцээ байдаг Гатун гэдэг Панамд байдаг Гатун гэдэг нуурыг ашиглаад энэ сувгийг байгуулсан байж байгаа. Энэ сувгийн ус нь халууны үед татардаг. За халууны үед татарна гэхээр бороо бага орсонтой холбоотой сувгийн гүн нь 12 м хүртэл буух юм бол за хүн таацтай онгоцууд бол тийшээ нэвтрэх боломжгүй болчихдог. За нөгөө нэг нь сувгийн одоо хэмжээ буюу өндөр өргөн уртаас том хэмжээтэй усан онгоцууд бол тэргээр гарч чадахгүй гэдэг. Тийм учраас ингээд 2 усан онгоц нь Өмнөд Америк ТV-г тойрсон байж байгаа. Тавдугаар ажлын хүрээнд нийлүүлэгдэх Америк нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн ST-70 серийн 16 зүтгүүр нь Тянжин хотын Синган бомтод буухад бэлэн болсон байна. Америк нэгдсэн улсын Норт Каролинагаас ачигдаад нийт 61 хоног далайд явсан байна. 10,500 наутикл майл тулжээ. За Тянжин бомтоос тусгай зориултын автомашин шилжүүлэгдэн ачигдаж, автомашинаар тээвэрлэгдэн зам үд бомт хүртэл тээвэрлэгдэх болно. Тэнжин дээр ирэхэд бол бас Тэнжиний бомб дээр Монгол руу чиглэж байгаа ачааны бөөгнөрл за энэс хамаарат бас бомб руугаа орж чадлагүй бас 10-аас 20 хоног хүлээж зогсох юм тохиолдлууд бол гарсан. Даалгараа хоногийн тээвэрлэлийн дараа замын үд бомтод ирсэн. Замын үдэд бол уг зүтгүүрийг бол бид нэр угсарсан 2 тэрэгэнцэр дээр нь күүсийг буулгаад угсаргаа хийгээд механик болон авторомзын бүх холболтуудаа хийж бэлэн болгоод за өөрийн гол дээр нь тээвэрлэж замын үдээс 5-7 хүртэнд бол авчирсан байгаа. My name is Marlon Young. Миний нэрийг Marlon Young гэдэг.
Бид энд 16 зүтгүүрээ хүлээлгэн өгөхөөр Америкийн нэгдсэн улсаас ирээд байна. Бид бүх зүтгүүрийг ашиглалтанд оруулах хүртэл энд байж инженерүүдтэйгээ ажиллан 5 толгой төмөр зам болон бодит ажиллаа бүрэн хүлээлгэж өгөх ёстой. Үйлдвэрлэлийн мэргэжлүүдтэй хамт бид нэр зүтгүүрийг зэхих, дээрээс нь цахилгаан холболтууд, бусад хяналтын тохиргооны асуудал тестүүдийг хийгээд одоо ингээд ихний зүтгүүр маань бол хасахад бол бэлэн болсон байна. За ингээд төслийн хүрээнд нийлүүлэгдэх 16 ширхэг зүтгүүрийг Bod International компани маань за 5 төмөр замд бүрэн хүлээлгэж өгөөд дууссан байна. Hello. My name is Warren. Сайн байна уу? Намайг Warren Berenson гэдэг. Би Progress Rail компани сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн байна. Бид ST70 ACE LW загварын шинэ зүтгүүрийн зааварчилгааг өгөхөөр төмөр зам дээрээ ирлээ. Бид энд байгаа мэргэжилтнүүдэд сургалт орсондоо маш их баяртай байна. Маш мундаг мэргэжилтнүүдтэй уулзаж танилцлаа. Цоо шинэхэн бүтээн байгуулсан байна. Зүтгүүрүүд маань маш сайхан депотой болжээ. Эдгээр зүтгүүрүүд нь Progress Rail-ийн үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн зүтгүүрүүд бөгөөд түлшний хэмнэлтийг нэмэгдүүлсэн хүч чадал өндөр найдвартай зүтгүүрүүд юм. Сургалт маань үр дүнтэй болж өндөрлөө. Bod Group-ийн хамт олон бидний ажлын гүйцэтгэлд сэтгэл хангалуун байна гэдэгт итгэлтэй байна. Мөн цаашдаа олон жил сайхан хамтын ажиллагаатай байна гэдэгт итгэж байна. Хөдөлгөх бүрэлдэхүүнийг түлшээр зэхэхийн тулд ер нь бол Монгол анхудаа яг өртөөний зам дээр зүтгүүрийг түлшээр зэхэх байгууламж сарвж байгуулсан. Дээрээс нь түлшнээ агуулгын барилга. Одоо энэ зүтгүүрийн депо түлшнээ зэхэлтийн талбайг тэнд байгуулсан. Цэхэлтийн хэсгийн цуг гаджууд нь гаргасан. Эдгээр нь бол ер нь бол манай ашиглагч байгууллагад таван толгой хөдөлгөх бүрэлдэхүүнээ ашиглахад хамгийн их цагаар хугацаа алдахгүйгээр ерөөсөө хоосон галтрыг орж ирэл түлшээ зэхэх хооронд галтрыг жолоодох машинж нэмэлт тос нэмэх ажлууд нь бүгд тэр хугацаанд багтаж хийгдээд шууд дараагийн галтрыгт яваад. Зүтгүүрийн ашигтай тээвэр хийх цагийг аль болох урт байлгахад одоо зориулагдаж одоо хийгдэж байгаа л гэсэн үг. За бид 10,000 тонн жинтэй олж төрөлхөнтэй хөндөж жинтэй галтрыг аялуулах туршилтыг хийж байна. За бид энэ туршилтыг хийхээ өмнө 9,000 тонн жинтэй галтрын дээр нийтдээ 4 удаа туршилтыг хийсэн байгаа. За бидний ашиглаж байгаа энэ Сатурн гэдэг төхөөрөмж бол галтрын хөдөлгөөний явцад үүссэн дагуу динамик хүчний үйлчлэлийг хэмжиж гаргадаг энэ төхөөрөмж байгаа. Автогцраан дээр ирж байгаа дагуу динамик хүчийг хэмжихээс гадна ууны торонзын цилиндерт орж байгаа агаарын даралтыг давхар хэмждэг ийм төхөөрөмж байгаа. Монгол улсад бол өмнө нь хамгийн хүнжинтэй галтрыг бол 8,000 тоннтой 92 вагонтой галтрыг л 2016 онд бол Улаанбаатар төмөр замын тодорхой хэсэгт аялуулж ирсэн. Энээс илүү хүнжинтэй галтрыг бол аялуулж ирсэн тийм түүх бол байгаагүй. Галтрын дагууд үүсэж байгаа хамгийн өндөр шахалтын хүч 981 кН. За таталтын үеийн хамгийн өндөр шахалтын хүч 994 кН гэж гарсан байгаа. За нийтдээ 5 удаагийн галтрын туршилтын аяллыг амжилттай хийж зохион байгууллаа. Энэ техник технологи хөгжиж улам боломжсонгуй болж байгаа нь бол бид бүхний үйл ажиллагаанд болоод Монгол улсад маш их үр өгөөж авчрах бахаа гэж миний хувьд бодож байна.
Октавийн яам, тэгээд Монгол улсын засгийн газар, Эрдэнэс тавталгай компани, ингээд Bod International компани гээд энэ компаниудаа баярлсан талархснаа илэрхийлье.